өдрийн төргий. За гадаадын зээлэлттэй холбоотой энэ хуулийг бол олон дэмжиж байгаа маа. Тэгээд дэмжиж явахаар одоо энэ хэрэгжүүлэх шаардлагатай газрын тосны үйлдвэр, Эрдэнэ бүргийн цахилгаан станц гэсэн ийм хоёр том төслөө дагуулад сэлб дэдтүү гэдэг нийслэлийн нэг хулгайн төсөв оруулж ирчээд зүтгүүлээд байгаа. За ер нь яг сэлб дэдтүүийн төслийг яагаад энэ хуулиар оруулахыг эсэргүүцээд байгаа юм бэ гэдэг. Энэ дээр нэг ганц хоёр үг хэлье. За Монгол улс бол нэг төсөвтэй нэг улс. Тэгэхээр нийслэл бол бонд босгох болон зарцуулалтаа тооцохдоо энэ төсвийн бодлоготойгоо уяагүй. Тэгэхээр одоо энэ давхар дээлтэй яваад байгаа энэ нийслэл гэж нэг том улс бий болсон. За одоо тэгээ хамаагүй бонд босгож мөнгө босгочоод энийг хуулиар хамгаалаад хэрэглэх гээд ингээд гишүүдийг лоббидод яваад байгаа. За хоёрдугаарт одоо сэлб дэдтүүийн бүтээн байгуулалтын барилга, орон сууцны өртгөн маш өндөр. 2024 онд бид нар хэсэг гишүүд одоо энэ төслүүдтэй танилцаад гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцаад явсан. Тухайн үедээ хэлж ийсэн энэ яагаад ийм 3.1 газрын үн, дэд бүтцийн үн орохгүйгээр 3.8 сая төгрөгийн өртөгтэй болчихдг юм бэ гэдгийг асуугаад байсан. Энэ дээр тайлбар хийлээгүй. За тухайн үед одоо 2024 онд нисэх ярамгийн ойролцоогоор бол орон сууцны барилгууд 2.6 сая төгрөгийн одоо тийм борлуулалтын үнэтэй байсан шүү. Борлуулалтын үн, өртөг биш. За одоо одоогийн байдлаар бол ийм болсон байна. 2025 онд одоо улсын комиссар орсон барилгын үн одоо 25 онд 3 сая төгрөгөөр зарж исэн бол за одоо 26 он гараад 3.5 сая төгрөг болгосон байна. Тэгэхээр төр өөрөө бизнест ингэж оролцоод тэгээд энэ орон сууцны үнийг ерөөсөө механикаар өсгөөд байгаа ийм үйлдэл яваад байгаа. Тэгэхээр энийг бас хүлээн зөвшөөрөх юм уу юу? Яаж тооцох юм гэдэг ийм асуудал. За 3 дугаарт нь төр одоо энэ бизнесийн үйл ажиллагаанд бол ерөөсөө шууд оролцоод байгаа. Хувийн бизнесийг дэмжихгүй байгаа. Маш томоор багцлаад энэ Монгол улсын одоо аж ахуй нэгжүүд хийчих боломжтой энэ ажлуудыг гадны компанид өгчөж байгаа. За энд бол авилга албан тушаалын бас хэрэг явж байгаа болов уу гэсэн ийм хардлага төрөөд байгаа. Зөвхөн нэг жишээ хэлье. За энэ том багцуудыг гадны компанид одоо 1 м квадратын 2.5 сая төгрөгөөр бариулахаар гэрээлсэн гэж байгаа. За нөгөө компаниуд нь манай дотоодын аж ахуй нэгжүүдтэй 2.2 сая төгрөгөөр бариулахаар ингээд бас давхар туслан гүйцэтгэгчийн гэрээ хийж байгаа гэсэн юм мэдээ байгаа. Тэгэхээр зүгээр 8500 айлын орон сууц. Тэрэн дээр дундаж квадрат нь 61 м квадрат гээд 2.5 сая, 2.2 саяын зөрөө 300 мянган төгрөгийн зөрөөгөр ингээд тооцоод үзэх юм бол энд ерөөсөө дундаас нь зөв зүгээр 155.5 тэрбум төгрөг гарч ирж байгаа. За энийг бодвол хувааж эзэскэж байгаа гэж бодож байна. За 1 минутаа шууд авчиж болно те 1 минутыг нэмээд. За тэгэд энэ бонд маань өөрөө бас эх жилээс төлөгдөх ёстой 2027 оноос. За тэгэхээр одоо 8500 айл 199 саяас 456 сая төгрөгийг шууд бэлэн төлөөд энэ бондын эргэн төлөлтийг хийж чадах юм уу гэдэг асуудал үүсчихэж байгаа. Тэгэхээр эх жил энэ баг төсөв дээр дарамт болоод орж ирэндээ энэ дээр нийслэлийнхэн бас юу гэж хариулах юм? Борлуулалтаа яг яаж хийх гэж байгаа улсууд байгаа юм? Энийг бас тайлбарлаж өгмөр. За ажлын хэсэг 4-р микрофон. Хот даваадлаа дарга. Хариулъя. За Батбол гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга 1-р уулзагч даваадлаа. За сэлбийн 500 сая ам долларын өрийн асуудал дээр эргээд яг танд нөгөө Монгол улс нэгдсэн төсвийн бодлоготой учраас бид нар их хурл засгийн газараа баталгаа аваад орж батлуулаад сэлб дээр бол бондын мөнгийг бол босгож зарцуулсан байж байгаа. За би түрүүн бас хэлсэн манай сэлб 20 минутын хот корпорац бид нар зах зээлийн төлгөөгөө улирал болгон шинчилж тооцоол хийж байгаа. За бид нар зах зээлийн үнэл дээр тооцоол хийгээд үзэхэд төлгөөнөөр орчим одоо 3 сая 700 1 м квадрат хотын төвөөс 1 км-т одоо байрны үн байна гэдэг ингээд зах зээлийн тооцоог бүрэн хийж үзээд 2026 онд шинэ орон сууцны дундаж үн 5.1-ээс 5.3 сая төгрөг метр квадрат нь
Хуучин орон сууцны үн 5.2-оос 5.4 байхаар бол судлага гарсан. Тэгээ бид нар 4 сая 800 мянга охоор дундаж метр квадратыг бол одоогийн байдлаар бол тооцоолоод байгаа. За тэгвэл Улаанбаатар хотын магадлагдсан үн бол 2 сая 470 мянгаар бол барилга хөгжлийн төв дээр магадлагдсан. За Сэлб 20-ийн хот нь өөрөө 158 га дээр 48 багц ажил дээр сургууль цэцэрлэг, нийгмийн дэд үтц, гадна тогтчлт гэдэг ингээд хүндээ ээлтэй 20 минутын хот концептын хүрээнд хэрэгжиж байгаа хоч учраас бусад төв магистрал гадна тогтчлт дээр бол их зардал орж байгаа гэж ойлгож болно. За ийм хот учраас бид нар бол бусад зах зээлийн аншаар борлогдож байгаа юунуудтай харьцуулахад бол яг хөө 1 м квадратаар ногдож байгаа зардал бол өндөр байгаа. Бид нар тэгтээ одоо борлуулалтын үнийн хувьд бол алдагдлуу ингэж тусахаар бол тооцоологдсон. За 500 тэрбумаас одоогоор 500 сая доллараас одоогоор 330 тэрбум нь бол зарлага болж гарсан байна. Бид нар эх жил 2027 он 100 сая долларыг эргэж төлөөд 400 сая доллар дээр нь refinance буюу дахиж урт хугацаанд зээл авч явахаар ингэ төлөвлөж байгаа. За одоогийн байдлаар бид нар бас нийслэлийн орон сууцны корпорац дээр бол орон сууц борлуулах ипотекийн журам боловсруулж байгаа. За одоогийн байдлаар бид нар бол ер нь бол 8% одоо зээлтэй 20 жилийн хугацаанд төрийн албан хаагчтай болон жирийн иргэдэд зориулсан бол нэг өнгөлтэй байдлаар ипотекийн зээл өгөхөөр бол судлагдаад бол ажлын хэсгээр бол явж байгаа гэдэг бол танилцуулъя. За баярлалаа танд. За Батбол гишүүн тодруулж асууя. Нийслэл ингээд хотлоо ирээд байгаа юм л та. Яахаараа төрийн хийж байгаа ажил нь яахаараа зүгээр бизнесийн явж байгаа одоо энэ үйл явдлаас одоо өртгөөс нь өндөр болчиход идэм бэ гэдэг. Айгүй бол одоо нийслэл яатсан багад одоо гаднаас орж ирж байгаа, урдаас орж ирж байгаа мөн бараа материал түүхэн эдийнх нь гайл айгүй бол худалдааны татврын бас тэгэлцсэн багад. Орж ирж байгаа ажилчдынх нь энэ ажилчдын одоо гадаад ажилчдын татвар матерыг хөнгөлцөө явж байгаа айгүй бол энэ дээр бас нэг хариулт өгөөрэй. Байна уу, тийм байна уу байхгүй юу? За хувийн аж ахуйн нэгжүүд чинь бол зээлээ аваад тэрнийхээ хүүг төлөөд газрын үн төлөөд тэгээд дид бүтцээ одоо татаад ингээд барилгаа бариад явж байгаа ийм газрууд байгаа шүү. Тэгэхээр тэрнээс өндөр өртөгтэй гараад байгаамаа гэдэг тайлбар чинь өөрөө ерөөсөө маш буруу зүйл болоод байна. Тэгэхээр энэ дэр нийслэл энэ бондоо эргүүлээд эргэжлээс шууд төлж чадах юм уу? Энэ дээр хариулт тайлж. За бодиттой үнэн зөв мэдээлэх ёстой ажлын хэсэг. Энийг бас онцгой анхаараарай. За Батбол гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга 1-р оролцогч даваадлаа. За Сэлб 20-ийн хотыг бол ерөнхийдөө анхны жишг хот болох зорилгоор иргэндээ ээлтэй, хүртээмжтэй, явган алах боломжтой буюу walkable city 20 минутын дотор хүрэх боломжтой хотыг хийх зорилгоор бол анхны удаа бол төр менежментийн нээж бол нийслэлээс хийж байгаа. Дахиж нийслэл бол орон сууцны төсөл рүү орохгүй жишг 20 минутын анхны хот болгож иргэндээ ээлтэй ийм хот болох зорилгоор бол төслийг бол эхлүүлж тэзэн өчөж бол хөрөнгө оруулалтыг татсан. 500 сая доллараас одоогоор 330 тэрбум буюу ойролцоогоор 100 сая доллар хүрэхгүй орчим нь бол одоогоор бол гүйцэтгэлд бол зарцуулагдсан байж байгаа. За эх жил бид нар бол 100 сая доллароо буцаж төлөөд үлдсэн 400 сая доллар дээр нь refinance буюу дахин одоо зээлийг сунгаж ингэж явахаар бол төлөвлөөд хөрөнгө оруулагчтай бол яриа хэлцээрийг эхлүүлсэн боломжтой байж байгаа. За ер нь бол яг хуу одоогийн байдлаар бол хүү болон За хариултаа дуусгач. 4-р микрофон. Хүү болон ханшийн алдагдлаа тооцоод нийслэл бол 54 тэрбумын бол ашигтай явж байгаа. За ер нь бол зээлийн эргэн төлөлт дээр ямар нэгэн эрсдэл байхгүй гэж бол бүрэн харж байгаа ийм одоо зурагтай явж байгаа. За мэдээж Сэлб 20-ийн орцгод хувийн хвшлтээр хийж байгаа учраас бид нар бизнесийн зарчмаар нь бол бизнесийн төлөвлөгөөг одоо улирал болгон шинчилж явж байгаа учраас зарим борлуулалтын үн, метр квадратын үн бол өөрчлөгдөж байгаа юм тоо хэмжээсүүд бол байгаа. Тэгээд хувийн хвшлүүд бол гүйцэтгэж байгаа. Зөвхөн нийслэлээс бол менежментийг хийж байгаа гэж хэлье. За баярлалаа. За Батбол гишүүн нэмж асууя. За уучлаарай. Зочин танилцуулчи. Улсын их хурлын гишүүн Цэндийн Баатар хүүгийн урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 12-ын В ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэн бас амьдралын нэгэн гэвэн хуудасаа хааж тун удахгүй одоо аав ээжийнхээ гэрээс гарч хүссэн мэргэжлэр хүссэн сургуультай суралцнаа. Тэгээд улс их орондоо хэрэгтэй эрдэм мэдлэгтэй сайн хүн болоорой гэж улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрээ ёо.
Манай Баатар хөгшин онцлоод байна шүү бас тий. Эренцэн Доржийн Батбол гишүүн тодруулжсэн. За ингээд тойруулж яриад ерөөсөө шууд хариулаад өгчихгүй. Та нарын төслийг хэрэгжүүлэхдээ янз бүрийн татварын хөнгөлөлт одоо энэ байгууллагад компаниудад үзүүлээд байгаа мó үзүүлэхгүй байгаа мó гэдгийг нэгдүгээр хэлчмээр байна. Хоёрдугаарт яг бондынхоо төлбөрийг одоо эх жил төлж чадах юм уу чадахгүй юм уу? Refinance хийгээд байгаа гэдэгхэн тэгээ хүмүүн ямар болж байгаа. Энийг нэг шууд хэлчмээр байх юм. Та нарын дээр яаж явуулаад байгаа чинь чамаа алгалтай. Тойруулаад яриад. За хариулт хангалтгүй гэж үзэж байна. За хариулч дөрөвдүгээр микрофон. За Батбол гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга нэгдүгээр оролцогч даваадлаа. За бид нар татварын хөнгөлөлт одоогоор бол эдэлж байгаа зүйл бол байхгүй. За өрийн тухай хуулиараа уул нь бол татварын хөнгөлөлт эдлэх ёстой юм байлээ гэж би бол ойлголоо. Манай хуульчид болон санхүүнээс зөвлөж байгаа. За юун эргэн төлөлтийн хувьд болохоор бол эсэл байхгүй. Бид нар яг 500 сая долларыг бол авсан. За 2027 оны 7 дугаар сард эргэн төлөх ёстой. 100 сая долларыг бол эргэн төлөлтийг хийн. 400 сая доллар дээр дахин одоо санхүүжлэх талтай хэлэлцээр хийгээд дахин зээлийг сунгаж ингэж явахаар бол төлөвлөлтийг хийж бол ажиллаж байгаа. За Батбол гишүүнээс бичгээр нэмээд хариултуудаас гүйцээгээд өгчөөрөө. Батын Батбаатар гишүүн асуултаа асууя. Алга байна.